байгаа шүү дээ. Ер нь бол энэ засгийн газар одоо энэ шинээр бүрэлдсэн парламент ялангуяа шинээр сонгогдсон гишүүд бид нэр бас нэг зүйлийг анхаарахгүй бас болохгүй байна. Энэ бид нэр ерөөсөө энэ засаглалынхаа зарчмыг нурааж хаях энэ ажлын хэрэгсэл болоод энэ одоо шинээр сонгогдсон гишүүд одоо энэ гүйц засгийн газараас оруулж ирж байгаа яаралтайгаар гялс хилцүүлээ гэж байгаа бүх үйл ажиллагаа бол ерөөсөө энэ шин дээр нь гэлзуулъя л гэж байна. Энэ гэлзуулахдаа юу гэж юм нэхэр өнгөрсөн парламентаар амжаагүй шиштэй хийгээгүй ажлыг нь гүйцээхийн тулд хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа одоо гүйцээж хийхин тулд хүсэж байгаа төсвөө батлуулахын тулд төсвийн доктортой байдлын тухай хуулиа дахиад 10 эдгээр уярчилж орж иж байгаа. Тэгээд ажил хийх нэрийдлэр нээлттэй сонгон шалгаруултыг одоо байхгүй болгоод байна. Тэгэхээр үндсэндээ бид нар энэ том зарчмын юмнуудыг нурааж ундах дээр энэ шинээр сонгогдсон ялангуяа гишүүд маань хэрэгс болоод байна гэдгийг өөрсдөө ойлгоод намынхаа бүлэг дээр бас асуудлуудаа хэлээд энэ дээр өөрсдийнхөө саналыг хэлээд энэ засгийн газараас оруулж ирж байгаа саналууд дээр саналаа хийлэх, болиулах, буцаах, шаардлага хүргүүлэхийн бүр эрхтэй шүү дээ. Энийгээ бас эдлээд энэ ажил садаа болж байгаа хэрэгвч ажлыг л сайн хийх гэж оруулж ирсэн болохоос ямар 4 жил гишүүн байж үцэх гэж орж ирж байгаа ш. Тэгэхээр шинэ гишүүд маань бас энэ дээр анхаарч чиг зөөрөлж байгаа.